боломжоо бодит босго. 5 бүгд капитал. За салбарын тоог нь хоёлаа ярив те. Тэгэхээр салбарын тооны хувьд бол за хаан банк хамгийн их 547 салбартай. За үүний дараа бол шууд төрийн банк орж байгаа. Уулын дөрөвт чигддэг. Гэхдээ яг дид бүтцээр бол хоёрт орж байгаа. 495 салбартай. За тэгээ дараа нь бол голомт худалдаа хөгжил, за хасп бол нийлэн ойролцоо нэг 79-100-ийн хооронд салбаруудтай гэдэг юм. Тэгэхээр эндээс одоо хувьцаа авах гэж байгаа хүмүүсийн нөгөө нэг сонголтоо хийхэд айгүй чухал өнцөг харагдаж байгаа юм. Жишээлбэл хаан төр бол ингээд нэг нь 550 47 салбартай, нэг нь 495 салбартай гингүүт энэ бол иргэдийн банк байгаа. Маш асар олон иргэдээс одоо их усүр хадгаламж татаад тэрийг буцаагаад олон одоо иргэдэд зээл болгож гаргадаг. Гэдэг нь бол энэ харилцагчийн тооноос бас давхар харагдчихж байгаа. Хаан банк 2.7 сая харилцагчтай, төр жишээ нь 2.3 сая. Тэгэхээр ийм бизнес модельтэй банкны хувьд ямар байдаг вэ гэхээр аливаа эрсдэлд нөлөөлөл өртөх магадлал нь бага байдаг. Яг бизнес модель талаас. Өөрөөр хэлбэл за эдийн засаг унлаа. Тэнгүүт яах вэ гэхээр нөгөө олон жижиг зээл авсан хүмүүсээс чинь нэг нь юм уу 10 юм уу 100 муутахад нэг хүний авж байгаа зээлийн хэмжээ нийт дотор их жижиг учраас санхүүгийн үзүүлэлтэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээ нь бага байдаг. Тэгэхээр нэг талаа нөгөө талаа эдийн засаг айгүй өндөр ингээд өссөн ч гэсэн бас яг тэрийгэ дагаад нөгөө банк хурдаар өссөн гэсэн үг. Ер нь бол. Тэгэхээр эрсдэл талаас их доктортой гэсэн үг. Ашиг талаасаа бас доктортой, найдвартай өгөөж өгнө гэсэн логик эндээс гарч ирж байгаа юм. Тэ? Нөгөө талаасаа бас хэлбэлцэл багтай. Тий, хэлбэлцэл юм тий. Одоо ялангуяа энэ 5 банкны хувьд бол одоо хувьцаат компани болно. Тэгэхээр хувьцааны хувьд бол хөрөнгө оруулагчид бизнес гэхээс илүү бараг хувьцааны ханшин яаж хөдлөх вэ гэдэг нь бараг чухал үзүүлэлт байгаа шүү дээ. За тэнгууд дараачих нь болохоор юу вэ гэхээр за миний хувьд бол хаан банк, төр, хас 3 ингээд иргэдийн жижиг дунд тал руугаа иргэдийн банк тал руугаа авчиж байгаа. Худалдаа хөгжил голомт бол харьцангуй корпорат. Ялангуяа худалдаа хөгжил бол одоо маш корпорат банк. Буюу корпорат банк гэдэг маань юу гэхээр нөгөө цөөн хідэн одоо хадгаламж эзэмшигч нараас мөнгөө татдаг. Эргээд зээлээ бас цөөн хідэн зээлийг одоо бусдаагаа харьцуулахад шүү дээ. Харьцангуй цөөхөн хүнд одоо аж ахуй нэгжид том дүнгээр болгодог гэсэн. Тэнгүүт нөгөө эрсдэлтэй эдийн засгийн хэлбэлзэл ихтэй үед болохоор нөгөө нэг зээл нь одоо муудлаа гэхэд дүн нь том байдаг учраас нөлөөлөл нь том байх гэдэг. Тэгэхээр ийм банкуудын, ийм бизнес модельтэй банкуудын хувьд хөрөнгө оруулагч аль талаас нь харах хэрэгтэй юм бэ гэхээр эдийн засаг ингээд муутцсан тийм үед бол яг одоо ёроолын хэсэгт байгаа тийм мөчлөгийн ёроолын хэсэгт байгаа үед бол одоо хөрөнгө оруулах нь зөв болж байгаа байхгүй. Тэгээд ягаад гэхээр тэр ёроолын үед чинь бол хувьцааны хүн үнэ харьцангуй хяндарсан байна гэсэн үг. Тэгээд эдийн засаг ингээд өсөөд оргилдоо ирэх үед энэ банкуд чинь бусдаасаа илүү хурдан өснө гэсэн үг. Үзүүлэлт нь сайжирна гэсэн үг. Яг тэгэхээр нөгөө эдийн засгийнхаа тэр мөчлөг илүү мэдрээд дагна гэсэн үг. Тэгээд орой дээр нь зарж гарч чадна гэвэл одоо энэ банкуд нь бол ийм бизнес модельтэй банкуд бол илүү өндөр өгөөчтэй нөгөө талд илүү өндөр савлгаатай гэсэн үг. Тэгэхээр телевиз үзэж байгаа үзэгчд маань бол одоо ингээд сонголт хийх гэдэг шүү дээ. За 5 банк байна. Тэнгүүд бизнес модельор нь хаваахаар иргэдийн банк, корпорат банк гэдэг ерхэд нь хоёр багч юм байна. Тэнгүүд иргэдийн банк нь бол доктортой бас дээрээс нь доктортой одоо эрсдэл харьцангуй доктортой, ашиг нь бас доктортой. Корпорат банк бол эрсдэл харьцангуй доктортой одоо биш те савлгаатай, ашиг нь ч гэсэн бас савлгаатай. Тэгэхээр 50 одоо эрсдэлгүй ингээд сонголт хийх дуртай хүмүүсийн хувьд те одоо ингээд телевиз үзэж байгаа хүн болгоно чинь эрсдэл хандах хандлага өөр байгаа шүү дээ. Тэгэхээр эрсдэл дургүй хүн бол иргэдийн банкыг сонгуул илүү та нойртой хонно гэсэн үг тий. Эрсдэл дуртай аяраа илүү эрсдэл аваад илүү их ашиг олно, илүү жоо активны бай тий. Ингээд жоо тоглолт хийч гэдэг юм уу тий. Тим хүмүүсийн хувьд бол корпорат банк нь илүү сонголт зөв байх магадaltaй гэсэн. Тэгэхээр муу компани одоо муу бизнес ч гэдэг юм уу, муу компани ч гэдэг юм уу, эрсдэлтэй эрсдэлгүй жишээлбэл эрсдэлтэй гэдгийг бид нар муу гэж хэлж болохгүй байхгүй. Яг тэгэхээр эрсдэл дуртай хүмүүс нь тэрийг авах байхгүй. Тийм. Эрсдэл багтааг бид нар сайн гэж хийж болохгүй. Яа тэгэхээр эрсдэл багтаа хүмүүс нь тэрийг бас аавна. Тэгэхээр сонголт байх хэрэгтэй хүнд. Тэр хүн өөрөө эрсдэл дуртай нь дургүй нь. Тэгээд аль нэгээсээ болоод тэр сонголтоо хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо бол танд маш гоё өргөн сонголт гарч ирж байна. Эндээс сонгох одоо боломж байна.